Үндэсний номын баяр болох гэж байгаатай холбогдуулан номын ертөнц хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ удаагийн зочдоор оюут номын дэлгүүрийн захирал Төвшин Жаргал, за 8 номын дэлгүүрийн хамтран үүсгэн байгуулагч Ган Зэргийг бүрж оролцуулж байна. Тэгэхээр өглөөний мэнд. Яагаад номын дэлгүүр байгуулъя гэж бодсон юм? Уг нь та хоёр маань ном эрхлэн гаргагчд байсан шүү дээ. За би яг нөгөө хүн чинь мөрөөдлөө дагаж авсаргаал ингээд дотроо их гой мөрөөдөлтэй бодоо явж ивэл нэг өдөр тэр мөрөөдөл маань биелдэм байна л гэж бодсон. Би өөрөө ном унших дуртай. За ном орчуулж хэвлэн гаргаж ирсэн. Тэгээд 10 гаруй жил болсон байна. Тэгээд дээрэс нь кофенд дуртай. Тэгээд номоо уншингаа кофе уугаад нэг ийм гой орчинд нэг юм том цэлгэр цонхтой орчинд номоо очиж сууж их гоё байх таа гэж мөрөөдөд суудаг байсан байна. Нэг л мэдсэн чи биелэлтэй юм байлаа. Гэтэ мэдээж мөрөөдлөө зүгээр мөрөөдөд байгаа гэсэн үг болсон шүү дээ. Гэтэ яг хөө ингээд тодорхой тэр мөрөөдөл тавиад араас нь ингээд баг багаар явж идэл бол юм өрн болдсон байна л гэж хараад байж байна. Ганцхан. За миний хувьд хоёр найзтайгаа нэг гурлаа 8 номын дэлгүүрийг үүсгэн байгуулсан. Тэгээд нэгт нь болохоор би Aris Publishing гэдэг бас ном одоо publishing бэлэн нийтлийн компанитай хамт бас нэлээд олон жил ажилласан. Тэгээд бид яг үндсэн ажлынхаа хажуугаар голдуу одоо орчуулгын ном эрхэлж гаргадаг гэсэн баримтат non fiction номнууд. Хувь хүний хөгжил тэгэл намтартай бизнес чиглэлийн номууд. Тэгээд ер нь бол хэдэн жилийн бас жилдээ нэгээс 2 ном орчуулга гаргацдаг ажлын хажуугаар. Тэгээд ингээ анзаараад байхад ер нь ингээ номын салбарт яваад байхад номын одоо салбар маань зах зээл маань өөрөө нэг хэлж юм те. Хэлж юм. Тэгээд ер нь хүмүүсийн худалдаж авах байдал тэгэл ер нь сайн номыг одоо унших хэрэгцээ гэдэг юм. Тийм байнга өсөж хөгжиж ирсэн. Тэгээд хэдэн жилийн турш ингээл ер нь номын зах зээлийг дотроос нэг юм хажуунаас нь ингээл ажиглал дотор нь оролцоол ингээ явж ирсэн. Тэгэл яг одоо нөгөө юу гэх юм одоо ингээл бараг жамаараа гэх юм уу те. Ер нь дараагийн одоо бидний хийх зүйл нь номын дэлгүүр юм шиг санагдал те. Хэвлээ орчуулга байжсна хэвлээн газар боллоо. За тэгснэ номын. Өөрөөсөө ингээл ном дуртай тэгэл ном гаргадаг те. Тэгэл ном таашаадаг хүмүүс чинь бол мэдээж хэрэг ер нь ихэнх хүмүүс тэгдэг байх гэж бодож байна. Ингээд боломж нь байвал номын дэлгүүр нийчих юмсан гэдэг тийм хүсэл байдаг. Зохиолч нар ч гэсэн одоо дэлхийд алдартай зохиолч нар ч гэсэн өөрсдийнхөө номын дэлгүүрийг нээгээд тэгээд ингээд номын дэлгүүртээ сууж идэг жишээ нь маш олон байдаг. Тэгэхээр тэгэл ер нь нэг дотроо нэг тийм нууцхан одоо юу гэх юм бид нар хүсэлтэй явж ирсэн. Бас бий болгож байна. Тэгсэн чинь болохоор саяхан тэр нөгөө яг одоо байршилт нь үйл хөдлөх юм тийм одоо түрээслэх боломж гэдэг нь гараад айтайхан байршил цаг үе нөхцөл бүрэлдээд. Тэгэл ер нь яг тэр гарангууд одоо манай акустик захирлаар ажиллаж байгаа Зак гэдэг хамтрагч ер нь нэлээд зориглол ер нь ихлүүлгээл тэгэл одоо нөгөө бид хоёрт базраа бит хоёрт санал тавиал хамтрах уу яах гээл тэгж ярилцаал ер нь шууд санаас тэгш болоод яг ингээ гой тохироонд бүрдчих шиг боллоо. Мэдээж хэрэг мөрөөдлөө одоо биелүүлэх гээд явж байгаа үнэнтэй. Гэхдээ бас яг одоо цаг үеийн бас эдийн засгийн хувьд бизнесийн хувьд бас нэлээд чангал үед хаараад байна л та тий. Тэгэхээр бас өршөө илүү хичээх хэрэгтэй. Нөгөөтэйгүр одоо хэрэглэгчд маань тийм иймэрхүү одоо номын дэлгүүр бизнесүүд юм аа сайн дэмжих хэрэгтэй үеийн ирчих шиг байна. Яг үнэ. Одоо ингээ хүсэл мөрөөдлөөр явдаг залуучууд эндээс үс ялгараад гараад ирж штэ. Дээрээс нь тэр хойч үеийнхээ залуучуудыг түжилж штэ. Яг юм хийж байгаа юмараа байгаа байдлаараа тийм хүсэл мөрөөдлөөр. Тэгэхээр эднэрийг л дэмжиж байвал нөгөө сайхныг дагаад нөгөө бидэрээ тийм сайныг дагуул сарныг гэж хэлж штэ. Сайн сайхан гэрэл гэрнэ гэж үзэж байгаа. Тийм болохоор номын төвөрнээсэн гэдэг бол өөрөө гоё. Хамгийн том одоо баярлах үйл явдлын нэг гэж би үзэж байгаа. За баярлалаа. Би бас нэг анзаарсан юм болохоор хүн ингээд ойр тойрондоо бас их юм одоо өөр завгүй байгаа одоо хүсэл мөрөөдлийнхөө төлөө тийм ингээд ажиллаад ингээ хахаар ойр тойрондоо бас юм хөөрхөн гэгээ цэцруулаад идэм байх гэж анзаарсан. Тэгээд хажууд нэг идэвхтэй хүн ажиллаад тийм ажлаа төрөл нь амжилттай ч амжилтгүй ч ямар ч хэлээс гэсэн тэрний хараас ингээд зүтгээд байхаар ойр орчмонд бас тийм ингээд би бас юм хийх ёстой. Би бас өөрийнхөө зорьсны төлөө юу хийсэн бэлээ гэж өөртөө одоо үедээ анзаараад тэгээ бас ингээд идэвхтэй болчт юм байна гэж би анзаарсан. Миний одоо анзаарснаас жишээ нь би яг хүн өөрийнхөө ойр орчмыг ч юм уу эсвэл яг өөрийнхөө байгаа орчныг л
төвч гэж боддог ч юм уу хэрэгцээтэй юм дэ би надад энэ хэрэгтэй учраас бусад хүмүүст энэ бас хэрэгтэй байгаа гэж бас боддог байж магадгүй те. Миний анзаарснаар болохоор ээжүүд хүүхдээ хараад байж байхдаа чимэхэд жоох стресст орох магадлал бас байдаг те. Ээжүүдэд жишээ нь ихэд хүүхдээ харангаа одоо нэг аятайхан орчинд те тав тухтайгаар бас ном хардаг ч юм уу те эсвэл кофе угаасуумаар ч юм уу тийм үе байдаг байхгүй. Тэгэхээр одоо миний сонгосон тэр одоо локейшн гэх юм уу байрлал маань тэгээд тэр яармагт байгаа тэр хаваарч бас орон сууцны хорооллууд ихтэй болохоор хүүхдэд дагуулсан залуу ээж нэр их орж ирд юм байл. Миний анзаарснаар тэгэхээр ер нь бол би бол тэр газраа хэцүү газраа зөв юм нийцсэн юм байна гэж бол өөртөө бас жоохон бодоод байгаа. За тэгэхээр нөгөө хэд маань болохоор хотын төв залуучууд нийлж одоо эдний дэлгүүрийн хувьд бол тий одоо хот чинь тийшээ амар их тэлж байгаа шүү дээ тий маш их барилга баригдаж байгаа шүү дээ ялчгүй хэрэгцээ нь бол үүсэж байгаа тодорхой. Манай хувьд бол яг хажууд одоо дэлгүүр байдгийг бол мэдчихсэн өөрсдөө ч номоо өгдөг байсан. Гэхдээ манай хувьд бол бас арай зүгээр энгийн одоо юу гэх юм уламжлал номын дэлгүүрээс нэлээд ялгаатай дэлгүүр гэж үзэж байгаа. Өөрсдөө ерөөхдөө яг нэг концепт стор гэж ярьдаг яг концепттэй тэм дэлгүүр гэж бид нар одоо ер нь болгоно гэж зориод байгаа. Тэр нь одоо ямар учиртай гэхээр ерөөхдөө одоо нэг тийм уламжлалт одоо тийм модель одоо хэм маягуудыг бол аль болох ашиглахгүй гэж бодож байгаа. Төврүүдтэй багтаагаад манад 300-аас 400 ном л зарагдах юм. Тэгээд номынхаа өрөлтөд их анхаарал ерөөхдөө ингээд яг манайх ном болгоныг авахгүйгээр одоо нэлээд борлуулалттай гэсэн нэг чанартай гэсэн номуудыг сонгоод 300-аас 400 ном сонгоод тэгээ байршуулж байгаа бүх ном маань ингээд ер нь онцолж чад ингээ харуулах тий өргөх тийм зорилготой. Нэгдүгüүрт нь бол тийм ялгаралтай. Тэгээд тэр хэрээрээ бас одоо орчин тухтай орчин бүрдүүлэх тий. Тэгээд мэдээж хэрэг хямдхан кофе гаргах зөндөө олон кофе шопууд байгаа. Гэхдээ одоо номтой тэгээд айгуу тухтай орчин бас үүсгэл бас арай ялгарах. Ямар кофе бэ? Хоёр кофе зарж байгаа. Американо латте гэл. Американо 3000 гэж бодлож байгаа. За өөр одоо 3 дугаарт нь гэх юм бол ерөнхийдөө бас номтой холбогдож гардаг юм харилцаанууд байна л да. Энэ зүрийн одоо юу хийх арга барил техник технологиуд байна. Тэднэр дээрээ бид нар ер нь бас нэлээд шинжилгээд хийн гэж бодож байгаа. Гадаад номнууд дээр бас жоохон төвлөрье гэж бодож байгаа. Төвлөрнө гэдэг нь одоо бас нэлээд ач холбогдлох илүүтэй те бас дэлгүүрдээс ч юм магадгүй. Өөрөөр ягаад тэгэхээр нөгөө байршил маань угаасаа ингээ хотын төвд яг тийм бизнес хамгийн ажил хэрэгч тийм орчинд байгаа учраас бас яг тиймэрхүү хэрэгцээ байгаа. Гадны хүмүүсэлтэй гэх юм уу те. Офсууд ихтэй учраас яг тийм номууд маань ч гэсэн илүү сонголт нь илүү одоо бизнес ажил хэрэгтэй. Хувь хүний хөгжил гэдэг юм уу. Тэр тал руугаа арай илүү төлөхөө байх баг. Гэхдээ мэдээж хэрэг жанр болгон байгаа. Одоохондоо бол хүүхдийн ном бол тийм их байхгүй байгаа. Өнгөрсөн дугаарын зочид нэг юм яриа ярьсан л та. Юу гэхээр чиний номыг номын дэлгүүртээ тавихгүй шүү. Тэгэнгүүтээ тавьсан ч ингээд доогуур авчиж хийгээд юм гинэ. Нэг тийм гомдлоод зохиогчдод тэгэхээр байдаг юм байна л да. Тухайн номын дэлгүүрийн тэр хүн дургугаас болдог. Эсвэл тухайн номыг их борлуулахыг хүсдэггүй мэсдэггүйтэй холбоотой гэх тийм сонин жишээ байт юм байна. За би болохоор өөрөө бас нөгөө бит хоёр хоёлаа ном гаргаж ирсэн хүмүүс байна тий. Яг тэрийг бол бас мэддэг л дээ хайтаа ингээд төвшнээ сайхан ном гаргаад тэрийг ингээд таниулаад ч гэсэндээ номын дэлгүүрүүдэд нөгөө хүн ороод гаднаас тий уншуулагч орж ирээд номоо авахтаа бол тэд нэр ингээд яг харж байгаа юмсаа л аав тий. Хүчлэн за эсвэл яг одоо ямар нэгэн байдлаар сошиал медиа гарч идэм юм уу одоо ингээд сайн маркетинг хийгээд өгсөн бол магадгүй ингээд зорж очиод авах бах тий. Тэгэхээр бас ингээд тавигдах өргөдөх юм бол бас чухал байд юм билээ тий. Дөнгө сая бас ярьсанчлан манайх ч гэсэн ялгаахгүй ингээд нүүрүүдээрээ тавьж байгаа. Тэгээд миний өөрөө яг тэр нөгөө тэр зохиолчдыг тий ингээд хүний хөдөлмөрийг тэгээд өнгөдүүлж болохгүй гэдэг үндэс надад бас байна л да. Бас энэ хүндч бас байгаа. Тэгэхээр ялцгүй бүх номыг ингээд манай дээр жишээ нь ихэд орж ирсэн бүх номыг аль болохоор өдөрт мэдээж нэг доороо 3 ном тэмэлцүүлж байгаа. Тэгэхээр тэр олон номын чинь болохоор бас яхад хэцүү тий. Гэтэ боломжоор номоо айлахаар өөртөө бид нар уншаад яг өөртөөхөө сэтгэлээр тэрийг
манай пэйж дээр ингээд танилцуулаад тэгэхээр манай одоо аль хэдийн үйлчлүүлэгч болсон хүмүүс шүү дээ. Тэнгүүд яг танаа энэ пэйж дээр тавиад байгаа номыг уншмаар санагдаад байх юм аа гэж хэлж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө тэр гоё цаасны дотор одоо чи ингээд гоё нүртэй хэрнээ агуулгын муу ч юм уу те орчуулга муутай тэр монголоор маш муухай модон ингээд бичсэн номнууд бас байдаг те. Эсвэл одоо хэвлэлтээсэж болт юм уу доохноо ингээд өмрөөд очдөг ч юм уу те. Тэгэхээр энэ одоо олог тэр гялгар утны цаана зарим тохиолдол ном байх тохиолдол байна. Тэгээ энэний цаана тэр сайх одоо би 20,000 төгрөгөөр ном авлаа гэхэд яг тэрэндээ хүрэхээр ном байгаа хэсэг нь бас үйлчлүүлэгч уншигчдад бас айгүй эргэлзээтэй тийм. Тэгэхээр ер нь тэрийг ингээд уншиж үзээд бид хэд өөртөө хоороо тэн дээр айгүй тайлбараа хийхээр хүмүүс айгүй хүрдэм байна. Тийм энэ дээр бол манайх бол яг манай ялгарлал жишээлх юм бол яг номын сонголтоо хийхэд хялбар байдал гэдэг нь одоо манай ялгарлал болоод байгаа байхгүй. Одоо ойрхон нэг хол биш одоо энэ номын салбарууд байгаа тийм. Энд чинь бол ингээ бүх ном зарагдчихж байгаа шүү дээ. Ингээ төрөл бүрийн ном олоод ингээ сайн үзэж байгаа даваа гэх юм бол хажуухан ингээ өөр дэлгүүрүүд байгаа. Манад болохоор хүмүүс ирээд одоо ингээл хурдан сонголтоо хийгээл тийм. Илүү одоо сүүлийн үед одоо тренд болж байгаа, илүү борлогдож байгаа, одоо илүү олонний анхаарлыг татж байгаа тийм номнуудыг бид нэр сонгож тавих одоо бодлоготой байгаа. Тэр утгаараа бол одоо бас ингээд ном өгье гэсэн болгоны мандгүй авч чадахгүй байж магадгүй. Илүү сайн гоё номнууд сонгоод мэдээж хэрэг уншигчид хэрэгтэй байх талаас. Одоо жишээлх юм бол юм багхгүй тэр номын сонголт дээр нөгөө манай номыг авахгүй юу гэдэг дээр жишээлх юм бол амар сайн ном. Гэхдээ зүгээр нөгөө олон жил борлогдоод тийм борлуулалт нь хандсан ном гэж байна. Жишээлх юм. Тийм номыг бол жишээлх юм бол сайн ном гэдэг мэдсээр байгаа юм авах сонирхолгүй л багхгүй бид нар. Анх ингээд ном орчуулаад гаргаад авч байхад номын дэлгүүрүүд 30% авдаг тийм амар хордог. Аюу бага байсан шүү дээ. Ер нь бол тэгж яг боддог 26-аас эхэлсэн шүү дээ бараг л тийм. 15 10 гэж байгаа тийм. За би тэрийг мэдэхгүй мó. Би бол 26 дээр үгүй юм аа гэж. Үгүй биш нөө хов нэр яадаг гэсэн болохоор тэр мамарс 26%-аар л хэрэгжсэнийг санаж байна. Тэнгүүд тухайн үед л одоо зөндөө хөдөлмөрийн өглөө тийм ээ. Тэнгүүд анги хөвлүүлээл нодлыг хийгээл тэнгүүд 29% айгүй өндөр юм шиг санагддаг байлаа. За одоо 30 болсон. За их өндөр байд юм байна да иш. Тэгээд орчуулаад гаргана тий гэж тэгсэн чинь би одоо ингээ бас номын одоо нөгөө хэвлэж байгаа яг хэвлэлийн компаниуд шүү дээ ингээд нөгөө принтлж байгаа. Тэр компаниуд ч гэсэн дэггүй ном одоо ингээ хэвлэх чинь тий ашигтай биш бид нар тэгж их ашиг нэмдэггүй шүү дээ. Ер нь бол номын төгрөгүүд л ерөнхийдөө ашигтай байдаг баг гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хэвлэгч ашиггүй байт юм байна. За орчуулагч ч юм уу зохиогч бас хэцүү байт юм байна тий. За энэ номын төгрөгүүд л өстэй амар ашигтай байт юм байна гэсэн чинь өөрөө тэр ашигтай талынхаа энэ талдаа гарангууд ч та юу вэ? Юу ч вэ? Ямар амар нөгөө юу гэдэг нөгөө тооцоо судалгаагүй гэдгүйсээ ярьсан шиг зүгээр нэг сайхан романтик сэтгэлгээгээр тий ийм гоё орчинд гоё ном тий гоё хүмүүс орж ирнэ. Тэгээд хамаг дуртай юм хийгээл кайфтай байна гэж бодсон чинь би бол одоо энэ одоо бизнес гэж хэлээ те бизнесээ эхлүүлээд 2 зайх ингээд дөнгөж нэгдэд бол нэг 14 он 20 хоног чинь яг ингээд гардаад бүр ингээд 100% ингээд өөрөө эндээ оруулаад би 2 сар болж байна те. За өмнөх нь мэдээж бэлтгэл ажил 9 сараас эхэлсэн. Тэгээд сүүлийн 2 сар гэхэд ч юм бол өглөөнөөс орой болтол хөлн дээрээ салгуулж унтлаад ажил хийж байна. Тэгээд одоо тэгээд чамлахгүй юм бол чамлахгүй. Гэтэ ер нь бол бас за гэхдээ ер нь хаач ер нь хүн одоо ажил хөдөлмөрийг одоо юу гэдэг амархан гэж хэлсэн тий. Тэгэхээр бол аль аль талдаа л идэм билээ шүү гэж бас хэлмээр. Комментүүдийн захирлуудыг жоохон гэсэн ойлгоорой гэж хэлсэн шүү дээ. Тийм. Яг үнэ одоо яг бид нар бас яг энийг ярилцаал байж байгаа тий. Ер нь бол өөрсдөө ном өгдөг байхдаа ер нь номын дэлгүүрүүд нэлээх аваад энэ даа л гэж боддог байсан. Тэгээ яг өөрсдөө ингээ эрхлээд үзэхээр хийгээд үзэхээр ер нь бол яг зөвхөн номын одоо номын дэлгүүр ажиллуулаад номын шимтгэлээрээ тэр бизнесээ авч явахд бол тийм бас амаргүй л байд юм байна. Тийм. Мэдээж хэрэг яг бид нар эхлэхдээ бүр ингээ орд тас хоосоо ороогүй, харахгүй ороогүй тодорхой хэмжээгээр тооцоо судалгаа хийн тий. Гэхдээ нөгөө эдийн засаг маань өөрөө ингээ зүгээр нөгөө төгрөгийн ханш унаад байгаа гэдэг чинь тиймэрхүү эрсдлүүд байгаа учраас нөгөө таамаглахад хэцүү гэдэг байгаа тэр номын дэлгүүр чи хажуугаар нь бас нөгөө бичиг хэрэг гэдэг юм уу цэцэг кофе зардаг гэдэг тэдэр нь болохоор яг зүгээр байхад сайхан гэдэг утгаараа биш яг бодитоор бизнесээ дэмжиж тэр ашиг орлогот нь тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлэх гэдэг утгаараа юм чухал гэдэг л хэлтэй. Яг 80 дэлгүүр маань ихэд одоо хэд хэмжээ байгаа вэ?
Манайх ч бас нэг 15. 14-5 шинэ Яг л номын тийм байна. Харин ингээд зэрэгцээ гараад ирэхээр баярлаад байгаа шүү дээ. Тэгээ хоёулаа гар ингээд ороод үзсэн. Манайх одоо нөгөө нээлтийн 4-р сар нээлтийн сараа нээлтийн урамшуул гэдэг худалдаа авалт болгоно ямар ч гэсэн кофе дадлуулж байгаа. Американо кофе дадлуулж байгаа. Манайх болохоор сая ингээд ярил яалтчгүй энэ бизнесийн центрд байгаа номын дэлгүүр бол ажил хэрэгж байгаас өөр аргагүй. Манайх бол яалтчгүй бас ингээд яг нэг оршин суугчдын дунд байгаа тий. Бас эсвэл шинэ суурьшлийн бүсдэр байгаа ч тийм үү. Хүүхдүүдэд зориулсан илүү бас үйл ажиллагаа явуулж байгаа. За хагас амтны сайдар бол ерөнхийдөө завгүй байдаг. Хүүхдийн юм номын юм булантай байгааг харсан тий. Тэгэхээр ингээд хүүхдүүдэд ном уншиж өгч байгаа. Номын одоо уншихын цагууд байна. Буцаад номоо тэмдэглэж байна. Тэгэхээр нөгөө хүүхдийн номын тэр нөгөө зохиолуудаар уншиж байна. Би хамгийн сүүлд нөгөө Зоримог эмэгтэй гэдэг номын редактороор ажилласан. Тэгээ сүүлийн хэд хэдэн өөр номнуудаар редактороор ажиллаж исэн учраас одоо жишээ нь ихэд үг сонголтын дээр тэ ингээ зүгээр сайхан монголчлоод буулгах чиг юм чи яг тэр гадны үгээр нь ингээ сайхан таг гэсэн юмнууд байдаг. Эсвэл ингээ буруу бичсэн байх тохиолдол байна. Тэ нөгөө журмалсан үг мөнгөнд байхгүй. Тэгэхээр нөгөө хөөрхий хүүхдүүд чинь тэгж модон хэлээр ном уншуулчаад модон хэлээр нь эсвэл алдаатай бичсэн ном ингэж өгчөөд тэгээд одоо дараа нь чи инглээд хэлээ гэж хэлэх ямар ч боломжтой болчихж байгаа л да нэг хүүхдүүдийн хувьд болохоор буруу бичсэн л байл. Тийм тэгэхээр манайх бол илүү бас хүүхдүүд за гэр бүл тийм хүмүүст илүү зориулсан номнууд бол байгаа. Тэгээд бас нөгөө хүүхд байхад мэдээж ээж аав хоёр байгаа тий. Тэгэхээр тэр хүүхдийг зөв боловсон сурч хүмүүжихэд тий одоо ирээдүйд тэр одоо Монгол улсаа хөгжүүлэх мундаг иргэн болоход шинэхэд ээж аав хоёрын оролцоо байгаа тийм үү. Тэгэхээр ээж аав хоёр одоо энэ завгүй ертөнцид энэ стресстэй ертөнцид хоорондоо бас бие олж таниагүй хүмүүс ахаад нэг хүүхдтэй болчдөг тий тэгээ хоорондоо маргалдаад байдаг ч юм уу. Тэр талаас нь бас сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тийм одоо сэтгэл зүйн төвтэй хамтарч ажиллах гэж байна. Тэгэхээр удахгүй манай дээр шинэхэд хүүхдээ нөгөө зааланд хүүхдүүд ном уншиж байхад ээж аавд зориулсан юм сургалтууд авах явах юм байна гэж. Яг л түрүү хэлсэнчлэн зөвхөн ингээд номын нөгөө хуваар бизнес бодлогод бол хэцүү л дээ. Тэгэхээр манайх бол ялтчгүй манай зорилттой зах зээл бол ялтчгүй ээж гэрүүл тэ хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрэндээ зориулсан тийм үйл ажиллагаанууд хийж байна. Номын сонголтын үед болохоор би бас одоо эсвэл эмэгтэй хүн болохоор ш тэр мөн ингээд номоо өгье гэдээ ороод ирж байгаа. Ямар өөр санагдаад байна шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс болохоор тийм. Тэгэхээр би нөгөө энэ номыг чинь бол ахгүй яа. Тэгэхээр ийм гэж бол хэлэх үнэхээр би бол жишээ нь хэд чаддгүй юм билээ. Би чадчихна. Тийм ээ. Би бол ирсэн ном болгоныг авч байгаа. Би ингээд нөгөө арманчгараа ч юм уу энэгүүрээ ингээд яваад үзье те. Тэгээ бүр болохоо ойлвол одоо ямар нэг юм хийх нь шүү дээ. Одоогор бол зүгээр ирсэн номн дээр бол авч байгаа. Тэгээд уншиж байгаа. Тэгээд ерөнхийдөө болж бүтгэхээр тайлбар таниулж байгаа. Гэхдээ ер нь бол манай Монгол одоо ихний сайхан ном гаргаад энэ номын дэлгүүрүүд өргөжж байгаа боловч нөгөө их сайхан монгол хэл маань бас алдагдаад байгаа юм айгүйх байдаг. Тэгээ би энэ тал дээр бол одоо манай номыг уншиж байгаа тэр хүмүүс гэсэн их сайхан монголоор зөв сайхан ярьдаг эмэгтэй байгаа. Тэгэхээр бид энэ тал дээр илүү бас анхаарах хэрэгтэй юм байна. Одоо номын паблишерууд байд юм уу, тэ редакторуудтай бас хамтарсан юм одоо уулзалт тэ яах хэрэгтэй ингээд үгүй ятгатал миний одоо шүмжилж байгаа өнцөг жишээ нь үн цэн гэдэг ном байна. Үнэ цэнэ гэвчсэн тий. Гэтэл чин тэр чин үнэ цэнэ биш байхгүй тийм үстэй тий. Лам цэнгийн цэн байхгүй. Тэгт чин тэгж үчижэл сайхан ном. Тэгээд тэгэхээр чин хүн тэн дээр цэн гэж ч юм уу, цэнэ гэж ч юм уу тий. Бас айгу асуудалтай болол ийм штэ тийм штэ гэж нөгөө зогсохгүй нөгөө маргаан болчих штэ тий. Зогсохгүй нөгөө маргаан ч болчихдог байхгүй. Тэгэхээр яалтчгүй тэгтэл чин би бас жишээ нь ихэд тэр журмалсан хэл мэлэн дээр бол дамжин сурангаан л толой барих хэрэгтэй гэж боддог. Тэрэн дээр чинь цэн гэл бичсэн тэр сайхан ном байж л шүү дээ. Тэгэхээр аль талдаа ерөөхдөө энэ дээр анхаарах хэрэгтэй. Манай ч бас нөгөө төрөмс байгууллагын зэрэг нэг редактор клуб гэдэг байхгүй 10 хүн бий. Тэгээ бид нэр бас ингээд номнуудаар ажиллана. Тэр чинь бас нэг ажил ахгүй бидний төрөмс байгууллага бас л олон төрлийн ажил хийж явж байна шүү дээ. Тэгсэн чинь манай нэг редактор дээр бүр яг болсон юм л зэ. Амар сайн орчуулгатаа намар редакторлох ороод ирсэн тийм. Яаж нэг ойлгох тохиолгүй. Тэнгүүд нь мань хуяас гэж Google Translate дээр тавиад үзсэн чинь ингээ гараад ирсэн гэж байна. Тэгэл ийм ном хүнээр редакторлуулах гэж өгч яах гэжтэй гэдэг тийм. Хэрвээ ингэж ажиллах гэж байгаа бол орчуулгын мөнгөний өгдөгөө би ажиллаад өгье тийм. Ийм хэмжээний юм болж ирсэн болгоо шүү. Тийм тэгэхээр бас яг нэг хүмүүс зарим тохиолдолд номыг жишээ нь тэр чигээр нь бизнес гэж харж байгаа тийм. Яг нэг дүнгийн бит хоёр эндри ярьсан шиг энэ талдынх нь интеллигаа илүү олж ийн гэж боддог шиг тийм. Зүгээр ном гаргахчул мөнгө олох гэж боддог тийм. Харалтаа орч хүмүүс маань ном орчуулаад зараад энэ яг баяжаад байна гэл тийм. Дагаал хөгжмөр байна гэж бодоод орчуулгын ном гэснээс одоо нэг нэлээд хэдэн жилийн өмнө за магадгүй 10 жилийн өмнө ч юм уу ерөөхдөө орчуулгын ном яг
одоо тэр Америкт гэдэг юм уу баруунд гарч байгаа сайн номнууд орчуулагдаж гардгүйгээсээ болоод бид нар тийм олон гоё айдиа санаанаас хоцордог байсан. Миний анзаарснаар. За сүүлийн үед ингээд бас жижиг паблишингууд, ер нь паблишингууд олшроод тэгээд ном орчуулгын ном айгүй ихсэж байна ер нь. Тэгээд айгүй ихсгийн хэрээр яг нөгөө сайн санаатай гоё айдиатай номнууд нь гарч байгаа боловч бас нөгөө тоон ихтгэрээ нөгөө чанаргүй бас орчуулга юмуд хурд ном гаргах болж байна тийм. Тэгээд заримдаа бүр ингээд яг миний англиар нь уншсан айгүй гоё номнуудыг ингээд зүгээр гарчигнаасаа эхлүүлэл ингээд алаад тавьчих واخхой. Зарим номууд тийм юмнууд чи анзаарэгдэж байна. Тэгээд ер нь одоо эндээс үүдээд нэг сонирхолтой чиг хандлага бас бий болж байх шиг байна. Юу вэ гэхээр юм орчуулгын ном айгүй ихсчихээр одоо монгол хүмүүс өөрсдөө монгол хэлээрээ яг оригинал ном бичих нь айгүй чухал болж ирж байгаа юм шиг санагдаж байгаа. Бид нар Mon ном аппликейшнтэй хамтран ажиллаж байна. За бас шинэ энэ салбарт орж ирж байгаа ийм байгууллага байгаа. Тэгэхээр хэвлэл нийтлэгчдийнхээ хувьд та бүхнээс хамтран ажиллаарай гэж урьж байна. За мэдээж иргэн сайхан ресторанаар үйлчлүүлж өглөөний цай ууж агаарай. Манай төвшин жаргал маань өөрөө Польш хэлнээс орчуулдаг учраас сайн. Энэ баяраар ямар шинэ номтой байх бол гэдгээ бас мэдээлэл авуулцаач. За ганцааруудаас ямар ном байх бол гэдгээ авуулцаач. Маш удаан миний хувьд бол гараас гарахад нэлээд хүндрэлтэй байгаа нэг ном байгаа. Далай ламын ном албаас нэр ихтэйгээр орчуулагдж байгаа. Тэгээд 5 сарын 20-наас өмнө тэр номоо гаргацсан байх гэж өөртөө чамлаад уншигчдаа ч бас амлаад тийм амлалтал өгмөр байна. За манай хувьд Amazon-ы намтар Amazon Inbound гэдэг одоо Amazon болон нөгөө Amazon-ы үүсгэн байгуулах Jeff Bezos-ийн намтар ном гарч байгаа. Номын баяраар амжилтсан гаргаж байна. Өөр нэг жижигхэн ном байгаа. Манайхаас Still Like an Artist гэдэг номыг санаа авахаас бүү бай гэдэг ном. Бүтээлч хүмүүстэй үйлс ном гаргаж ирсэн. Тэрнийхээ бас дараагийн бүтүүдийг нэрхийг авцсан байгаа. Showy Work гэдэг хоёр дахь бүтийн уг нь бол жижигхэн ном. Тэгээ бас амжуулахыг хичээндээ юу болох нь харслаа. Ямар ч хэлсэн хоосногоо. Номын баяр болохоор ер нь бол одоо паблишерүүд, номын дэлгүүрүүд, тэ номын зохиогчид болоод уншигчдын хамгийн хүлээдэг баяр тийм өдөр юмнууд юм байна гэж би бол сүүлийн үед боддог болсон. Одоо эргэн тойрны хүрээнд ч гэсэндээ номын баярт зориулаад зөвхөн мөнгөө цуглуулад тэ очих гээд ингээ бэлддэг тухай ингээд яригдчихлээ. Тэгэхээр энэ бол тэ бас дээрэс нь хүүхдүүдэд дагуулж аваад ингээд ном чи ийм чухал шүү. Энэ олон гой номыг хараач, энэ олон гой зохиолчдыг хараач тэ. Тэгчээс нөө хүндрэлж биширдэг бүр ингээ харахаар хажууд нь сухаас сүрдмээр хүмүүс ч хүртэл явж идэг болохоор айгу. Миний хувьд бол баяр л гэж үздэг тэ. Манай одоо Улаанбаатар хотын маш нэг гоё одоо нэг ивент тий үйл ажиллагаасыг соёлын Улаанбаатар хотын маань бас нэг гоё хэсэг гэж боддог. Хавар номертай болдог тий. Тэгээд тэрийгээ бүр ингээд одоо хуулиндоо оруулах хуульчилсан гэдэг утгаараа бас айгүй номыг дийдэлдэг тийм соёлтой ард түмэн гэдгийг илэрхийлдэг болов. Тэрний илэрхийлэл болсон юм баяр. За тэгээд мэдээч хэрэг номын зах зээл хэлэх одоо цаашлаад тэр хүмүүсийн ард иргэдийн оюун санаанд хэлэхтэй тийм нэг цэг болсон тийм сайхан буянтай үйл ажиллагаа ивент гэж боддог шүү дээ. За тэрийг улам дэлгэрүүлэхэд бас хамтран ажиллаарай. Яг энэ 10 хэдэн жилийн хугацаанд та нар байж, та нартай хамт бий байж, энэ залуучууд байж, энэ уншигчид байж энэ өдрүүд бий болсон байдаг учраас нөгөө ирээдүйн гэрэлтэй ирээдүг ирэхийн төлөө бид нэр авчирхын төлөө те өнөөдөр хийж байгаа ажил дээрээс нь хийж байгаа ажлынхаа нөгөө ажлаа чин сэтгэлээсээ те үнэнчээр тэгээд нэг сэтгэлээ зориулсан явж байгаа тэр бүхэн эрхэл ах энэ залуучууд их гоё юм мэдрүүлээд байна. Тэгээд та хоёртаа бас амжилт хүсье. Шинэ номын дэлгүүрээр нь тэгээд олон зочид бас зочлоо очоорой. Кофег нуугаарай. Номынхон сонголтыг үзээрэй. Нэг өдрөж гисэн энэ номын дэлгүүрүүдээр аялж хүүхэдтэй бас гоё дурсамжийг үлдээгээрэй. За бас номын баяраар хэдүүл уулзъя гэдэг. Бас өөсөө гэж за баярлалаа. Энэ гоё нэвтрүүлэгтээ өөрөж оролцуулж тэ номын дэлгүүрээс тэнцэл оромж авсан. Манай хамт олон маш их баярлж байна. Тэгээд мэдээч хэрэг номын одоо баяраа тэсээ яадаг хүлээж байна бид тэ. Тэгээд мэдээч хэрэг бас номын дэлгүүрээ танилцуулаад одоо асраа орондоо. Миний хувьд ч гэсэндээ бас судлаадаа маш их баярлалаа. Мөн одоо уншигчдад зориулж хэлэхэд те номын баяраар өдрөө баяртайгаар уулзцаая. За баярлалаа. За үндэсний номын баяр зориулсан номын ертөнц хэлэлцүүлэг энэ удаагийн дугаар номын дэлгүүр гэдэг сэдвээр хийгдлээ. За хүрэлцэн ирсэн хүндэч очиодоо баярлалаа. Нэвтрүүлэг маань Nomad Application ресторанаас хүрлээ. Нэвтрүүлэгтэй хамт Mon application хамтран ажиллаж байна.